Сайн байцгаана уу, та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарч цааж байна уу. За өнөөдөр манай Нью-Йорк Presbyterian чуулганы 55 жилийн ой болоод манай Монгол чуулганы итгэгч нар маань одоо тус цуглааныхаа 55 жилийн ойн тусгай хөтөлбөрт оролцсон учраас ээлжид номлолоо би нийт сонсогч, үзэгч, итгэлийн ах дүүс та бүхэндээ зориулаад тусад нь дахин хийж оруулах хэрэгтэй боллоо. Ингээ та бүхэн маань 7 хоног болгон миний номлолыг хүлээж надаар дамжуулан айлдаж буй эзний үгийг хүлээн авч сурж суралцсан эзэнтэй хамт итгэлээр алхаж байдагт миний хувьд ихээр урамшдаг үлээ. Тийм ч учраас би энэхүү өдөр одоо номлолоо тасдалгүйгээр бас оруулахын зүйтэй гэж бодсон. Тэгээ та бүхэн маань ч гэсэн энэхүү үгээр энэ 7 хоногийн туршид бас ятгагдан эзэнтэй хамт алхах буй заа хэмээн итгэж байна. За ингээд өнөөдөр би Исая номын 48 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлээс эзний үгийг та бүхэнтэй хуваалцъя. Исая номын 48 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг та бүхэнд уншъя. За тус ишлэл дээр ийхүү өгүүлжээ. Чамайг золигч Израилийн ариун нэгэн эзэн ингэж айлдаж байна. Чамд тусдайг сурган чамайг явах замаар чинь удирддаг эзэн бурхан чинь би байна гэж хэлсэн байна. За би дахиад ишлэлийг та бүхэндээ анхааралтайгаар уншия. Чамайг золигч Израилийн ариун нэгэн эзэн ингэж айлдаж байна. Чамд тусдайг сурган чамайг явах замаар чинь удирддаг эзэн бурхан чинь би байна гэж хэлсэн байна. Амен. За энэ үгийг бол иш үзүүлэгч Исая өгүүлсэнийг бид мэдж байгаа. Учир нь гэвэл бид Исая номноос уншиж байна шүү дээ. Хуучин гэрээний иш үзүүлэгчдийг Библийн эрдэмтэд их баг хэмээн хоёр хэсэгт хуваадгийг та бүхэн мэдж байгаа. За иш үзүүлэгчдийн тоонд бол Исая маань ордог байгаа. Исая, Еремья, Изекэл, Даниэл гэсэн эдгээр иш үзүүлэгч нар бол их иш үзүүлэгчд хэмээн тооцогдож явдаг. Яагаад гэвэл иш үзүүлсэн одоо иш үзүүлэг нь бичигдэж үлдснээрээ бол одоо ихээр одоо бичигдэж үлдсэн одоо ном нь зузаан олон бүлэгтэй ном байдаг учраас их иш үзүүлэгч гэж нэрлсэн байгаа. За бага иш үзүүлэгч нь бол тэдний одоо бичиж үлдээсэн иш үзүүлгийн нь бол бага учраас бага гэж тооцдог. Гэхдээ ач холбогдлынхаа хувьд бол аль аль нь бурхны үг, аль аль нь бидний амьдралд бол үн цэнтэй. За ингээ их иш үзүүлэгчдийн дотроос Исая 48 дугаар бүлэг дээрээс өнөөдөр бид нар уншлаа. Исая номыг ер нь дотор нь 3 хувааж бид нар авч үзэх боломжтой. За 1-39 дугаар бүлэг дээр бол одоо юудэчүүдийн гэм нүгэл тэдний итгэмжгүй байдлын тухай, за ялангуяа ассирчуудын зүгээс ирж байгаа дарамт занал хийллийн талаар 1-39 дугаар бүлэг дээр өгүүлсэн байдаг. За хэдийгээр гадны дарамт зовлон их байгаа ч гэсэн дотооддоо юудэчүүд өөрсдөө бурхандаа дуулуургүй гэм нүглүүдийг үйлдэж амьдарч байгаа нь өөрсдийнх нь үндсэн гол эрсдэл болоод байгаамаа гэдгийг Исая маань одоо 1-39 дугаар бүлэг дээр өгүүлсэн байдаг бол за иш үзүүлгийн 2 дахь одоо хэсэг болох 40-с 55 дугаар бүлэг дээр бол одоо юудэчүүд энэхүү одоо дуулуургүй байдлынхаа улмаас Вавилонд одоо цөлөгдөн явах болно гэдгийг Исая маань өгүүлсэн байдаг. За тийм учраас одоо 40-с 55 дугаар бүлгийн хооронд бол юудэчүүд одоо харийн олзлолд автаж Вавилон руу одоо бүгд цөллөгт явах болно гэдгийг Исая бол одоо дахин иш үзүүлж исэн байна. За тэгэхээр яг энэхүү хэсэгт хамрагдах хэсгээс буюу 48 дугаар бүлэг дээрээс бид нар хамтдаа 17 дугаар ишлэлийг уншиж байна л да. За Исая иш үзүүлгийн одоо Исаягийн иш үзүүлгийн одоо 3 дахь хэсэг нь бол одоо үлдсэн хэсэг болох 56-аас 60 дугаар бүлэг хүртэл одоо сүүлчийн хэсэг байдаг. За энэ хэсэг дээр бол бурхан ард түмнээ буцаагаад одоо Вавилоны цөллөгөөс буцаж авцарнаа. Бурхан ард түмнээ уучлалнаа, өршөөнөө, шин найдварыг өгнөө, дахин шин гэрээг бурхан ард түмтэйгээ байгуулнаа гэсэн ийм хэсэг бол Исая одоо номын одоо сүүлчийн бүлгүүдэд ялангуяа 56 дугаар бүлгээс хойших одоо номын сүүлчийн бүлэг хүртэлх бол хэсэгдэр гардаг байна. За тэгэхээр өнөөдөр бүгд хамтдаа Исая 48 дугаар бүлгээс буюу одоо Израиль одоо Вавилон руу цөлөгдөн явах болно гэж иш үзүүлэгдэж байгаа тэр багц хэсгийн дотроос одоо нэгэн ишлэлийг бид нар хамтдаа уншиж байна л да. За энэ хэсэг дээр бурхан өөрийнхөө ард түмэнд юу гэж хандаж хэлж яах вэ гэхээр би бол та нарын золигч чинь юм байгаамаа. За би уул нь та нарт тустай гэсэн болгоныг сургаж
явах ёстой замаар чинь та нарыг удирддсан байгаамаа. Гэсэн ч та нар надаар удирдуулсангүй. Гэсэн ч та нар тушаал зарилгуудын маань дагсангүй гэсэн утгаар одоо бидний энэ хэсэг дээр бол өгүүлж байгаа. Энэ хэсгээс одоо бид хамтдаа уншлаа. За тэгэхээр энэ 7 хоногийн туршид миний хувьд Исая энэ 48 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл надад маш онцгой санагдчихсэн. Тийм учраас би өнөөдөр одоо нийт сонсогч нартай зориулаад одоо итгэлээр одоо загалмайн замаар хамтдаа алхах ч итгэлийн ах дүүс та бүхэндээ зоригжуулж урамшуулангаа энэхүү үгийг та бүхэнтэй би одоо товчхон хаалцхан зүйтэй гэж миний хувьд бодсон. За тэгэхээр энэ ишлэл дээр 3 чухал зүйлийг өгүүлж байна гэж харж байна. Одоо бидний эзний талаар 3 чухал зүйлийг өгүүлж байна. Нэгдүгürt бидний эзнийг бол бидний золигч гэж энэ дээр өгүүлсэн. За хоёрдугаарт нь бидэнд тустай болгоныг сургадаг гэж өгүүлсэн. За гуравдугаарт нь бидний явах замаар маань удирддгаа гэж энэ дээр өгүүлсэн байна. Тэгэхээр эзний талаар 3 чухал зүйлийг өгүүлснээс бидний амьдралд эдгээр 3 зүйл бас хэрэгжиж бид нар эзнийг дагж түн дуулууртаа дагах нь ямар чухал юм бэ гэдгийг энэ 3 чухал зүйл харуулж. Нөгөө талаар энэ 3 чухал зүйл нь бидний итгэлийн амьдралын одоо 3 төвшнийг бас бидэнд зааж өгч байгаамаа. Тэгээ бид одоо эзэн Есүс Христийг өөрсдийн аврагч, золигч хэмээх төвшөнд хүлээн авч итгэж байгаа. Дараа нь мөн түүний үгийн дагуу амьдрах одоо тэр бидний амьдралд одоо тустай гэсэн болгоныг сургаж яадаг учраас эзний үгээс бид өөрсдийнхөө амьдралд одоо тэр тустай гэсэн болгоныг заалгаж сургаж явах талаар мөн эцэст нь бид нар амьдралаа одоо бүхлээр нь түүгээр удирдуулж явах гэсэн ийм одоо 3 төвшний итгэлийн амьдралыг бас бид нар энэ ишлэлээс бол харах боломжтой юм аа. За нэг бүрчлэн явъя гэж бодож байна. За хамгийн нэгдүгürt чамаг золигч Израилийн ариун нэгэн гэж эзэн өөрийгөө одоо юудэчүүдэд хандан хэлж байна л та, золигч гэж. За тэгэхээр хуучин гэрээнд энэ золилтын одоо тухай сургаал бол одоо олонтаа гарсан байдаг. За ялангуяа одоо ах トゥ хамаатан садан үхэж өргөцсөн тохиолдолд, тэжээгчээ алдсан тохиолдолд, эсвэл одоо газраа алдсан тохиолдолд тэр хүний одоо амьдралын их сурвалжийг нь одоо бусад ойрын хамаатнууд нь зольж авч өгөх ёстой гэсэн ийм хууль юудэчүүдэд бол үйлчилдэг байсан. За жишээлбэл одоо үр ширэнд ороод тухайн одоо гэр бүл өөрийнхөө одоо газрыг одоо зарах яалтчгүй одоо зархаас өөр аргагүй тэгжээж үр ширээ төлөх ийм шаардлагатай болсон тохиолдолд бол одоо ойрын хамаатнууд нь түүний газрыг нь худалдаж авснаар тэр хүний үр ширнээс нь гаргадаг. За мөн эргээд одоо ингээд 49 дэх жилд нь эвэр бүрээдэлтийн жилээр одоо тухайн газар нутгийг буцаад одоо тэр үндсэн эзэндээ эргэж очиж явах гэсэн ийм золилтын систем бас байдаг. Мөн гэрлэлтэн дээр одоо энэ одоо хууль систем бол ажиллаж байдаг. Жишээлбэл нэгэн хүн одоо гэрлээд үр хөвгтгүү байжгаад нас орчлаа. Эхнэр нь одоо ингээд үр хөвгтгүү бэлэвсэн хоцорлоо гэхэд түүнийг одоо хамгийн ойрынх нь тэр нас орсон одоо хүний ах нь юм уу дүүн одоо өөрийнхөө эхнэр болгож аваад үр удмыг өөрөөрөө дамжуулан залгах ёстой гэж. За ингээд хэрвээ тийм одоо ойрын ах トゥ байхгүй бол ойрын хамаатных нь эсвэл ойрын хамаатан байхгүй бол холын хамаатных нь хэн нэгэн эрэгтэй хүн тэр эмэгтэйг өөрийн эхнэрээ болгож авснараа тухайн одоо гэр бүлийн удам судрыг одоо үргэлжлүүлэн залгамжлуулах гэсэн ийм одоо хууль бол байдаг. Үүнийг бол одоо золилтын хууль гэж нэрлэдэг л дээ. Үүний нэг тод жишээ бол одоо бидний сайн мэддэг Рут номон дээр бол гардаг тийм ээ. За Рут номон дээр гардаг одоо Наоми гэдэг эмэгтэй 2 хүүтэй байсан. 2 хүн тусдаа эхнэр авсан. За гэтэл 2 хүүхэд нь одоо үр удмаа үлдээж чадалгүй хоёулаа нас орсон. За тэгээд одоо бэлэвсэрсэн 2 бэртэйгээ үлдээд одоо нэг бэрээ бол нутагт нь үлдээгээд Наоми одоо нөгөө бэрээ дагуулад одоо өөрийн төрөлх нутаг болох Бэтлехэндээ харьдаг. За хүүгийнх нь одоо бэлэвсэн эхнэр одоо нөхөр байхгүй. За түүнийг одоо хуулийн дагуу тэдний одоо хамаатны ойрын нэгэн хүн эхнэрээ болгож авснараа тэдний удам тасралгүйгээр цаашаа одоо үргэлжлэх ёстой гэсэн энэ золилтын хуулийн дагуу Боаз хэмээх хүн одоо Рутийг өөрийн эхнэрээ болгож авсан байдаг. Яагад бол Боаз бол одоо Наомигийн нөхөр Элканагийн одоо хамаатан ийм хүн байсан. За ингэснээр одоо тухайн гэр бүлийн одоо ураг тасралгүйгээр цаашаа одоо үргэлжлэх одоо учиртай. За тийм учраас одоо Боаз Рутийг өөрийн эхнэрээ болгож авснараа одоо Элканагийн одоо удмынхан бол одоо тасралгүй цаашаа
Рут Боаз хоёрын дундаас бол одоо Обед төрснөрөө цаашаа үргэлжилж байгаа ийм түүх бол одоо гардаг. За тэгэхээр Израильд бол энэ хүү одоо золин авах золилтын ийм хууль бол хэрэгждэг байсан. Тэгэхээр хуучин гэрээний энэ хууль нь өнөөдөр гин нүгэлдээ одоо худалдагдан Бурхны хатлаа бид одоо муу сүнсэнд гин нүглээсээ болж эзэмдүүлэн Бурхнаасаа хагцсан одоо бузар мууд эзэмдүүлээд үндсэн одоо эзнээсээ ингээд холдоод тусгаарлагдаад явсан биднийг Бурхан өөрийн хүү Есүс Христээр дамжуулан буцаагаад зольж авсан. Энэ одоо үйл явдалтай бол давцдаг. Энэ үйл явдлын одоо сүүдэр юм. Энэ үйл явдлын одоо илэрхийлэмж нь одоо илчлэлт нь юм а гэж бол бид нар одоо ойлгож байна. Тийм учраас Бурхан одоо өөрийгөө Израилийн ард түмэнд юу гэж хэлж байна гэхээр би бол чамайг золин авахч чинь юм а. Би чиний золигч чинь юм а гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр зольж авч яах гэсэн утгатай. Тийм ээ. Тэгэхээр Христ өөрийн цусаараа загалмаадар биднийг зольж авсан. Христ өөрийн амиараа биднийг зольж сатанаас буцааж авсан. Яагад гэвэл бид нар гин нүгэл үйлдэснээрээ бид нар Бурханаасаа тусгаарлагдсан байсан. Бид нар Бурханых биш, бид нар бугийнх болж одоо амьдэрсэн. Тэгээ бугийнх болж бид нар явсан байсан. Бид Бурханаа мэдхээ болсон байсан. Бид Бурхангүй амьдарч исэн. Хорвоод энэ Бурхан гэж байхгүй гэж бид нар бодож амьдарч исэн. Тэгээд бид нар өөрсдийнхөө энэ харанхуй сэтгэлийнхаа төөрөгдөлд автан одоо өөрийнхөө энэ амьдралыг бол одоо энгийн Бурхангүй амьдралаа бол одоо энгийн амьдрал гэж үзэн ингэж явсан атал одоо Бурханы хүү Есүс Христ энэ дэлхийд бидний төлөө ирж загалмай цодлогдсон бидний нүглийн үр төлөөсийг төлснөөрөө өөрийнхөө цусаараа өөрийнхөө амиараа биднийг буцаагаад Бурхан эцэгтэй зольж буцааж авч байгаа ийм явдал юм л та. Үүгээрээ одоо бидний Бурхан бол бидний золигч Бурхан юм а гэж. Тэгэхээр одоо юудэчүүдэд хандаж хэлсэн би бол чамайг золин авагч Израилийн Бурхан байна гэж хэлсэн. Энэ үг нь Есүс Христээр дамжуулан өнөөдөр та бид хоёрын амьдралд биелэлээ олсон. Израилийн Бурхан бол зөвхөн Израилийн Бурхан байгаа зогсохгүй энэ дэлхийн бусад бүхий л үндэстнүүдийг эзэн Есүс Христийн дотор золин өөртөө өөрийнхөө ард түмнээ болгон одоо сонгож авсан юм аа. Тэгэхээр та бид хоёр бол өнөөдөр Бурханых болсон. Та бид хоёр бол Есүс Христийн цусаар золигдсон. Өөрөөр хэлбэл та бид хоёрын үн төлөгдсөн. Бид хоёрын нүглийн одоо үр төлөөс шийтгэлийг Есүс Христ өөр дээрээ авсан. Есүс Христ загалмаадараас урсгасан цусаараа шудрах шийтгэлийг өөр дээрээ авсан. Тийм учраас одоо Ром номын 8 дугаар бүлгийн 1-р ишлэлдэр хэлдэг тийм ээ. Хин Христийн дотор байна түүнд ямар ч ял байхгүй гэж хэлсэн байдаг. Учир нь Есүс тэр хүний үр төлөөсийг төлсөн. Зольж өөрийнхөө амиараа өөрийнхөө цусаараа зольж авсан гэсэн ийм утгатай. Тэгэхээр Израильчуудын хувьд золигч Бурхан нь шинэ гэрээний хувьд Есүс Христээр дамжуулан бидний золигч Бурхан болсон юм аа. Таныг гин нүглээс чинь зольж авсан юм аа. Таныг одоо алдаа эндэгдлээс чинь Бурхан зольж авсан юм аа. Хинээр Есүсээр дамжуулан үүнийг гүйцэлдүүлсэн юм аа. Тийм учраас Есүс бол бидний эзэн. Тийм учраас бид Есүсийг тунхагладаг. Тийм учраас бид Есүс Христэд итгэдэг. Тийм учраас Есүс бол бидний авралын үндэс. Тийм учраас Есүсийн загалмаа бол бидний авралын гол тулгуур багна. Тийм учраас Есүс Христийн загалмайн үхэл ба дахин амьдлалт бол бидний сайн мэдээний гол цөм. Тийм учраас бид Есүс Христийн сайн мэдээгээр сайрахдаг. Тийм учраас бид Есүс Христийн сайн мэдээг бусдад тунхагладаг. Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан бид Бурхны хүүгүүд болсон, Бурхны охид болсон. Бид Бурхны одоо үрчлэлийг бид хүлээж авсан. Есүс Христийн сайн мэдээнд итгэснээрээ Есүс Христийн загалмай дээр бидний төлөө хийсэн үйлс болох сайн мэдээнд итгэснээрээ бид ариун сүнсийг хүлээж аваад тэрхүү ариун сүнсээрээ дамжуулан Бурхныг бид ааваа хэмээн дуудаж, түүнд бид үрчлэгдэж, түүгээр бид золигдож, бид буцаад түүнийх болсон байдаг юм аа. Тэгэхээр одоо юдэчүүдийг золигч Израилийн Бурхан бол өнөөдөр Есүс Христийн дотор биднийг зольж авсан бидний Бурхан, бидний монголчуудын Бурхан, энэ дэлхийн бүхий л үндэстнүүдийн Бурхан юм аа. Учир нь үндэстнүүд нэг үндэстнээсээ, гэр бүлүүд нэг гэр бүлээсээ салбарлан гарсан байдаг. Энэ бүх үндэстэн гэр бүлүүд, овг аймагуудыг Бурхан бүтээсэн байдаг. Тийм учраас бид нэг Бурханаас ихтэй эргээд энэ Бурхан байна. Өөрийн цорын ганц хүү аврагч Есүс Христээр дамжуулан биднийг зольж буцаан өөртөө авсан байдаг юм аа. Тийм учраас Есүс Христэд итгэхээрэй. Тийм учраас Христ итгэлийг бид онцолдог. Христэд итгэл найдвараа тавихыг бид чухалчилдаг. Библийн гол сургаал бол Есүс Христ бол таны аврагч юм аа. Есүс Христэд итгээрэй. Учир нь Есүс Христэд итгэх юм бол түүний загалмай дээрээс урсгасан цус нь таныг зольж Бурхны хүүхэд болгодог юм аа. Таны гэм нүглийн үр төлөөс чинь төлдөг юм аа. Танд Бурхны ивэл ерөөлийг таны амьдралд авчирдаг юм аа. Та ариун сүнсийг хүлээж авдаг юм аа.
таны амьдрал өөрчлөгддөг юм а гэдэг энэ чухам үнэн, энэ чухал үнэт зүйлийг бид өнөөдрийг хүртэл тунхагласаар ирсэн 2000 жилийн туршид энэ сайн мэдээ нь Библиэр дамжуулан, сүм чуулгануудаар дамжуулан, Христ итгэгчдээр дамжуулан, авралын зар тарагчдаар дамжуулан энэ дэлхий дээр тунхаглагцаар ирсэн, явсаар хагаад өнөөдөр бидэнд ирсэн, өнөөдөр бид энэ үннийг цааш нь уламжлуулан авч явж байна. Энэ бол бидний амьдралын итгэл найдварын маань суур. Энэ бол бидний амьдралын бурханд итгэх, бурханд хандах анхын шатны маань үндсэн суур үнэн бол энэ болдго юм аа. За ингээд үүнд итгэлээ. Амен. Бид аврагдлаа. Ингээд болоо юу? Цаашаага бид дагалдагчийн амьдралаар амьдрах учиртай. Хэрвээ би Есүс Христийн зорилтоор дамжуулан түүний Бурхны хүмүүс болсон юм бол, Бурхны хөвгүүд охид болсон юм бол, бид эзэн Есүс Христийн хүмүүс болсон юм бол бид түүнийг дагах учиртай. Тийм учраас дараагийн өгүүлбэрт Исая 48-ийн 17 дугаар ишлэлийн дараагийн өгүүлбэр цааш нь үргэлжлүүлээд хэлж байна. Эзэн ингэж айлдаж байна. Чамд тустайг сурган гэд цаашаа өгүүлж байна. Тэгэхээр Бурхан бидэрт тустайг сургадаг юм байна. Тийм ээ. Би анх Есүс Христэд итгээд Библийг шинэ гэрээнээс уншиж эхэлж ялаа. 90-ад онд бидэрт хуучин гэрээ гэж байсангүй. Биднэрт хэвлэгдэн гарсан зөвхөн шинэ гэрээ гэж байсан. Шинэ гэрээн дотроо бид нар зөвхөн Лук номыг ихэвчлэн уншдаг байлаа. Яагаад гэвэл зөвхөн Лук номоор бэлдсэн юм сайн мэдээний материалууд тухайн үед маш их байдаг байсан. За тэгээд мөн Есүс киног бас Лук ном дээр тулгуурлаж тэр үед хийсэн байсан учраас Есүс киног үзэнгээ Лукийн сайн мэдээг бид нар уншиж ингэж анх итгэлээр өсөж ялаа. За ингэж анх Библиэд танилцчихлаа. Ингэж Лукийн сайн мэдээгээр дамжуулан бусад сайн мэдээтэй Матай, Марк, Иохан гэж байдгийн байна. Улбаалаа цаашаа элч нарын үүсийг өгүүлсэн үүс ном гэж байдгийн байна. Ингээд цаашаага тэр элч нарын анхны чуулгануудад бичиж үлдээсэн загтлууд гэж байдгийн байна гэд шинэ гэрээ рүү ингэж бид нар явж орсон. 90-ад оны үеийн бидний итгэлийн суур Библиэд танилцсан замнал маань бол ингэж явж исэн байдаг. Тийм учраас би Нью-Йорк хотноо ирээд энэ газар анхны Монгол чуулганаа үүсгэн байгуулад явхдаа Лукийн сайн мэдээгээр дамжуулан 1 жилийн туршид Лукийн сайн мэдээнд өгүүлсэн Есүсийн заасан сургаалт зөвлөлүүдээр явсан. Үргэлжлүүлэн бусад сэдвүүдээр хальт ороод Давидын амьдралаас буюу хуучин гэрээний Давид хааны амьдрал дээр тулгуурлан 6-7 зураг номлолыг бол орсон. За энэ донд бас мөн үйлчлэлийн тухай та бүхэнтэйгээ хуваалцсан, үйлчлэлийн алдар суу хэмээх сэдвээр бас 3 сэдвийг хуваалцсан байгаа. За ингээд энэ бүгдийг дүгнэлт олгоод би энэ хэсгээс та бүхэнтэй өнөөдөр хуваалцж байна л да. Тэгэхээр эзний үг бидэнд тустай гэсэн болгоныг маань сургадаг байх юм тийм ээ. Чамд тустайг сурган гэж энэ дэр хэлсэн. Тэгэхээр биднийг зольж авсан бурхан маань за золиод авцсан, аварцсан болоо гэж хэлээгүү. Миний амьдралд хэрэгтэй тустай гэсэн болгоныг маань сургадаг юм байна. Илч Паул ч гэсэн мөн бичсэн загталтаа би та нарт тустай гэсэн болгоныг зааж сургаж байлаа. Айлаас айлд сургаж байлаа. Чуулганаас чуулганд би сургаж байлаа гэж ингэж Паул зааж сургасан байдаг. Тухайн үеийн Есүс Христийг Тэнгэр рүү дооцсны дараа элч нар энд газар дэлхий дээр үлдэн үргэлжлүүлэн агуу захирамжийг биелүүлэн Христийн сайн мэдээг дэлхий даяар тунхаглахдаа тустай гэсэн болгоныг эзний үгийг бүгдийг нь зааж сургахыг бол хичээж ирсэн. Тэгэхээр эзний үг бидэнд тустай гэсэн болгоныг сургадаг. Тэгээд тэр тустай гэсэн болгоно нэг би ингээд санахтаа ялангуяа Есүсийн уулан дээр заасан сургаал бол надад бол үнэхээр миний ангад цангасан сэтгэлийг бол анх ундаалж исэн анхны ариун сүнсний хур бороо болон бууж амьдралд маань Бурхныг ойлгож мэдүүлж исэн анхны тэр тустай сургаалууд маань болж орж ирж байсныг би дурсан санаж байна. Тэгэхээр эзэн өнөөдөр ч гэсэн танд тустайг заасаар байна. Түүний үг бидэнд тустай гэсэн болгоныг сургасаар байдаг юм. Тийм учраас Христ итгэгч бидний хувьд Бурхны үг чухал байдаг. Тийм учраас Христ итгэгч бид нар Бурхны үгээр дамжуулан Есүс Христийг таньж мэддэг. Есүс Христийн хайр, нэгүсэл биднийг аварсан тэр өршөөлөөр дамжуулан бид Израилийн Бурхан болох биднийг золигч Бурхнаа бид нар таньж мэддэг. Энэ Бурхан маань Есүс Христийг илгээснээр энэ золигч Бурхны тэр агуу хүч чадал бидний амьдралд биелсэн байна гэдгийг бид нар ойлгож мэддэг. Ингээд Есүс Христийн үгээр дамжуулан түүний Библиэр дамжуулан бид өөрийнхөө амьдралд тустай гэсэн болгоныг сурж бид нар залбир сурдаг, магтаалыг сурдаг, өргөд сурдаг, бусдыг хайрлж сурдаг, уучлалт сурдаг, бид нар өөрийгөө ойлгож сурдаг, бид нар Бурхантай харилцаж сурдаг, итгэлийн амьдралаар бид нар амьдарч сурдаг юм байгаа. Тэгэхээр энэ бол бидний итгэлийн 2 дахь түвшнийг маань зааж байна л да. Тэгэхээр бид золигч Бурханыхаа
агуу одоо загалмайн үүс болох золилтоор дамжуулан Бурхны хөвгүүд охид болоод ирсэн бол одоо бид цаашаа түүний үг дотор суралцсан дараагийн түвшинд өсдөг. Тэр нь юу вэ гэвэл эзний үг бидэнд тустай гэсэн болгоныг зааж сургадаг. Тэрийг бид нар суралцсан одоо өсснөөрөө бид нар түүний жинхэнэ одоо дагалдагчийн амьдрал руу бид нар шилжин ордог юм а гэдгийг одоо Исая 48 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл бидэрт бас тодорхой харуулж байна. За ингээд тус ишлэлийн сүүлчийн хэсэг дээр юу гэж өгүүлж яана гэхээр чамайг явах замаар чинь удирддаг эзэн бурхан чинь би байна гэд 17 дугаар ишлэл дуусч байна л да. Тэгэхээр бидэнд тустай гэсэн болгоныг сургаад мөн яг биднийг явах ёстой замаар маань эзэн удирддаг байна. Тэгэхээр миний амьдралд яг бурханы дуудлага хэрэгжих нь чухал тийм ээ. Яг бурхан надаас хүсэж байгаа тэр зүйлийг би улам илүү таньж мэдээд мөн түүний хүслийг би биелүүлж түүнд дуулууртайгаар амьдрна гэдэг бол бидний итгэлийн одоо 3 дахь шат юм байна. За тэгэхээр та бүхэн одоо илүү одоо та бүхэнд энэ өнөөдөр миний хуваалцж байгаа энэ үг бол илүү одоо ойлгомжтой одоо тодорхой болж байгаа хаа гэж бодож байна. Золигч бурхан маань биднийг аварсан. Тэр бидний амьдрал тустай гэсэн болгоныг заадаг. Тэр тустай гэсэн болгоныг сурснараа бид нар бурханд дуулууртай түүний амьдрал одоо өөрийнхөө амьдралд бид түүнийг дагахад суралцж байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ 3 төвшний одоо алинд нь та чухам явж байна вэ? Та эзэн Есүс Христээр аврагдаад авралтаа баярлаад л зогссон байгаа юу? Та түүний үгээр цааш үргэлжлүүлэн ятгагдан сурсаар байна уу? За та түүний үгээр сурж амьдралдаа хэрэгцээтэй зүйлийг мэдж одоо авж байгаа бол та түүнийг хэрэгжүүлж байгаа баха. Хэрэгжүүлж түүний үгийг амьдралдаа одоо хэрэгжүүлэх нь түүний үгийн тосыг бид нар амьдралдаа улам илүү боддоор мэдэрдэг. Мөн зөвхөн одоо амьдралдаа хэрэгжүүлээ зогсохгүй бид бүхий л амьдралынхаа туршид бид эзэнт дуулууртай амьдрах нь маш чухал юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл бурхан хүн бүрийн амьдралд одоо тус бүрчлэн онцгой дуудлага, онцгой хувь тавиланг бэлдсэн байдаг. Түүнийг бид нар сонсож, түүнийг бид нар мэдэрч, түүний үгээс бид нар үүнийг ойлгож аваад яг танд хандсан бурханы хүсэл, яг таны амьдралд зориулсан түүний онцгой дуудлагыг та мэдэж авснараа одоо түүний дуудлаганд одоо дуулууртайгаар явснараа бидний итгэлийн амьдрал бол дараагийн шат руугаа өсөж ордог юм а гэдгийг өнөөдрийн үг бидэнд зааж сургаж байна. За тэгэхээр бурхан минь биднийг эзэн Есүс Христийн дотор зольж авчээ. Түүний үг бидэнд тустай гэсэн болгоныг заадаг юм байна. За тэгвэл энэ үгээс бид хамтдаа суралцсан түн дуулууртай амьдрах нь одоо бидний хувьд өсөх ёстой хамгийн чухал шат байх нэ гэдгийг бид нар хамтдаа суралцлаа. Эзний үгэнд тулгуурлан бүгдээ хамтдаа цаашдаа сурж түүнд дуулууртайгаар түүгээр амьдралаа удирдуулж амьдрах нь чухал юм байна. Бизнес хийхдээ энэ нийгэмд бид нар нөлөөлөхдөө гэр бүлийнхаа амьдралд бид нар хандахдаа, найз нөхдөдөө хандахдаа бурхнаар удирдуулж явах нь чухал юм аа. Амьдралдаа ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа бурхнаар удирдуулж байх нь чухал юм аа. Инхийн тулд та түүний үгээс суралцдаг байх ёстой. Түүний үгээс суралцж байгаа хүн яг хувьчлан тэр хүнд хэлж байгаа бурхны дуу хоолойг сонсож эхэлдэг юм аа. Ингээд сонсож эхэлсэн хүн бол түүгээр амьдралаа удирдуулж эхэлдэг юм аа. Тийм учраас бид хот, хөдөө, гадаад, дотоод хаана амьдарч байгаа, юу хийж байгаа ч бидний гэр бүлийн амьдрал, бидний санхүү, бидний бизнес ямар байсч эзнэр удирдуулж амьдрнаа гэдэг бол маш чухал юм аа. За тэгэхээр эзнэр удирдуулж амьдарч байгаа хүн бол түүний үгээс суралцдаг хүн байх нь. Түүний үгээс суралцж байгаа хүн бол түүгээр золигдож авралыг авсан хүн байх нь. Өөрөөр хэлбэл буцаагаад хэлэх юм бол түүгээр золигдож эзэн Есүс Христийн нэгүслийг хүлээн авсан хүн бол түүний үгээр сургагдаж амьдардаг нэгэн байх нь. Түүний үгээр сургагдаж амьдарч байгаа хүн бол өөрт нь хандсан бурхны дуу хоолой, өөрийнх нь амьдралыг удирдах байгаа түүний онцгой удирдамжийг тэр хүн мэдэрч, ойлгож, таньж эхэлдэг юм байна. Ийм хүмүүс яг эзнэр удирдуулж, өөрийнхөө амьдралыг түүгээр удирдуулж шийдвэрээ гаргаж явдаг байх нэ. Энэ бол эзний биднээс хүсэж байгаа амьдрал. Энэ бол дагалдагчийн амьдрал. Тийм учраас амьдралын бүхий л талбар дээр та эзнэр удирдуулах нь эцсийн дүндээ таны хурж очих ёстой итгэлийн дараагийн шат юм шүү. Эзнэр удирдуулан бүгдээрээ амьдрий. Тэгэхээр аврал авсан төвшин, түүний үгийг суралцаж таньж мэдж байгаа төвшин, эцэстээ түүгээр удирдуулж байгаа төвшин гэсэн ийм 3 төвшний одоо бидний өсөлтийн одоо төвшнийг энэ ишлэл бидэнд харуулж байна. Тэгвэл би энэ 3 төвшний
төвшөнд одоо би таныг урагш улам дээшээ агсаар ахыг өнөөдөр ятгах байна. Өнөөдөр би таныг уриалж байна. Та зүгээр аврал авсан, авралынхаа төлөө бурхандаа баярлалаа гэд явдаг байх нь бол суур хүчин зүйл мөн. Та түүний үгээс одоо үргэлжлүүлэн сурч түүний үгээр өөрийгөө тижээж, ундаалж, амьдралын мэрэгэн ухаанд суралцсан түүнийг амьдралдаа хэрэгжүүлж явах нь дараагийн шат юм аа. Ингэж хэрэгжүүлж явж байгаа хүн өөрийнх нь амьдралд хандсан онцгой дуудлага, онцгой хувь тавиланг өөртөө атгаж авдаг юм аа. Ийм зүйлийг өөр хүн мэдэхгүй. Яг эзний үгийг сонсоод хэрэгжүүлээд дагаа явж байгаа. Яг таны сэтгэл зүрхэнд бурхан өөрөө ариун сүнсээрээ дамжуулан, үгээрээ дамжуулан ярьдаг юм аа. Яг энэ хүн бурхан өөрийн чинь амьдралд хандж байгаа тэр дуу хоолойг дотоод сэтгэлдээ сүнсэндээ мэдж мэдэрдэг юм аа. Тэгээд энэ хүн тэр үгийн дагуу амьдралаа удирдах явдаг юм аа. Энэ хүний амьдрал гэрчлэлээр дүүрэн байх болно. Ийм хүний амьдрал үр жимсээр дүүрэн байх болно. Би та бүгдийг үнэхээр ийм төвшөнд эзнийг дагдаг хүмүүс байгаасаа гэж би хүсэж байна. Ийм төвшөнд би таныг үнэхээр өсөөсөө гэж хүсэн өрөөх байна. Баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн тань ажил амьдралыг бидний бурхан эзэн ерөн сахихолтгой эзэн Есүс Христийн нэрээр хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Гайхамшигтай бурхан аваа, тандаа баярлалаа. Таны үгийн төлөө тандаа талархаж байна. Биднийг та Есүс Христээр дамжуулан зольж авсанд баярлалаа. Та бол бидний золигч. Та бидний амьдралд тусдаг үгээрээ дамжуулан зааж сургаж байдагт танд баярлалаа. Таны үгээр суралцаар байхад минь та туслаарай. Зөвхөн эзэм нь амьдралын зарчмуудыг сураа зогсохгүй. Яг та надад хандсан таны дуу хоолойг би улам илүү сонсож чаддаг болохыг хүсэж байна. Танаар амьдралаа удирдуулдаг болохыг хүсэж байна. Та амьдралыг минь удирдаач. Би өөрийнхөө амьдралыг таны моторт өгч байна. Та биднийг залаач. Та бидэнд дуу хоолой сонсгооч. Таны үгээр дамжуулан бидэнд яриач. Таны үгийг таньж мэдэх тусам, таныг таньж ойлгох тусам та бидэнтэй хамт алхаж байгаа гэдгийг мэдүүлээч. Бидний амьдралын бүхий салбарт, гэр бүл, бизнес, ажил, үйлчлэл бүхий л салбарт та намайг, та биднийг удирдаач. Би танаар удирдуулмаар байна. Танаар удирдуулахгүйгээр би юу ч хиймээргүй байна. Танаар удирдуулж байгаа гэсэн тэр итгэл дотор би алхмаар байна. Тэр итгэл дотроо бид үнэхээр бууж өгөлгүй. Тэр итгэл дотроо танаас зуран, тантай хамт энэ хорвоог алхаж дуусгахыг хүсэж байна эзэн. Тандаа талархан аврагч эзэн Есүс Христийн нэрээр энэ бүгдийг залбирanгуй ярьлаа. Амен.